хууль сайн гардаг. Гэвч дагсан одоо журмууд нь бол дандаа төв рүү ирэх мэдл авдаг, дарга нар руу ирэх мэдл авчирдаг ийм л одоо болчиход байгаа. Ерөөсөө дарга нар л тэр төв рүү ирэх мэдл аваад тэр үйлчлэгээ хязгаарлах тусам тэр бүх одоо иргэдийн одоо авах ёстой тэр үндсэн одоо үйлчлэгээнүүд бүх зүйлүүд л ерөөсөө хязгаарлагдж чаддаг. Тэгэхээр энэ одоо хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар энэ олон хуулиуд бас байгаа. Тэр энэ хуулийг дагсан замбраагүй олон журмыг одоо аливаа албан тушаалтнууд гаргаж түүндээ өөрсдөргөө эрх мэдэл авдаг. Аливаа нэгэн одоо авилгал хээл авах бий болгох тэр хөрсөөрөө болгодог. Тэр одоо журмуудаараа янз янзын одоо иргэдэд харш, аж ахуй нэгжид харш тийм дэгээнүүдийг хийдэг. Тэр дэгээгээрээ дандаа яг дэгээндээ нөгөө аж ахуй нэгж иргэдийг дэгээд жунгаачаад буцаагаа тэндээсээ авилгал авах замаар асуудлаа шийддэг ийм зүйл маш их байгаа юм аа. Тийм учраас энэ хууль тогтоомжийн тухай хуулинд өөрчлөлт оруулснаар олон одоо хуулиасаа давсан журмуудыг хүчингү болгож иргэдийн одоо үйлчлэгээ авах, төрийн үйлчлэгээ авах тэр боломжууд нь илүү сайн нэмэгдэнэ. Тийм учраас энэ хууль маань ямар ч байсан одоо ингээд батлагдлаа. Одоо энэний дагуу хамгийн гол нь тэр тухайн яам дээр байгаа, агентлагт байгаа аймаг нийслэлийн тамгын газарт ажиллаж байгаа. Тэгээд цаашлаа ажиллаж байгаа тэр төрийн өмчин болон орон нутгийн өмчийн одоо компаниуд дээр ажиллаж байгаа тэр хүмүүсийн одоо дүрм журмг гаргах тэр үйл явц нь илүү одоо хяналттай дарга нарт биш иргэдэд илүү одоо ээлтэй байх энэ нөхцөл байдлыг хангах юм а. Тийм учраас энэ хуулийг бол өнөөдрийн парламентын баталсан хамгийн сайн хуулиудын нэг гэж би үзэж